RAV4 бол чанартай, дэлхийн улс орнд борлуулалттай сайтай машин хэдий ч нөгөө ижилхэн Kluger Highlander RX гэх мэт ах нарын хажууд үргэлж гологдол дүүшгэн гологдсоор ирсэн байдаг. Харин энэ удаа 5 дугаар үед хэрхэн шинжилж ах нарын хэмжээнд очиж чадсан уу юу Amplify-гийн Daily Drive болонгаар хамтдаа сэлбэх. Давай. Тийм холоос чи энэ авьяас чи. Оо ингэж шийдэхээр чи эн чинь бүтлгүй юм бол. Оо энэ ари юу. Дахиад өгтөө. Сая дам ямчсангүй. Аашгүй. Тавдуурын RAV4 маань 2018 оноос эхэлж үйлдвэрлэгдэж эхэлсэн. Харин энэ удаагийн загвар дээр нөгөө хуучны үлэг болсон гологдсон хүүгчиг өөдөртэй гунигтай загварыг бүрэн мөсөн хаяад гаднаас нь хаанаас нь ч гарсан хандшгүй нэг тийм цоглог амьдралын хэв шинжийг илэрхийлэхээр ялангуяа одоо амралтын өдрөөр та цүнхээ бариад машиндаа суугаад хаанагтай голын эрэг мод чулуу руу явах тийм сэдлийг төрүүлэхээр маш гоё дизайнтай болж чадсан. Хойд гэрэл, хойд багаж, энэ обууд, урд гэрэл гэх мэт төр бүгдэн дээр нь бүрэн шинжилгээ хийсэн. Энэ обуудны энэ кирланы хар оруулага гэх мэт төр хаанаас нь ч гарсан нэг тийм цоглог өнгө төрхтэй бүрэн шинжлэгдсэн загвартай болж гарч ирж чадсан. Өмнөх 4 дүүрээ бодох юм бол их биеийн хатуулга нь 57%-аар нэмэгдсэн гэдэг. Нэг өсөндөө чанарын хувьд хамаагүй илүү өөр болсон гэсэн үг. Хоёр дахь том өөрчлөлт гэх юм бол өмнө нөгөө дандаа жижиг тэрэгний суурин дээр RAV4-ыг усардаг байсан шүү дээ. Cruise, Allion, Premio. Энэ удаа их тэр шууд 70 камерынхаа сүрийг авчирч тавиад дээр нь RAV4-гоо босгосон учраас явдлын хувьд хамаагүй зөөлөн, илүү том, илүү намблаг, илүү түшигтэй болж чадсан. Хойд амаржийн хүртэл өөрчлөгдсөн, олон татварх амаржийн шийдэлтэй болсон. Урд амаржийн бол дээд гаргүй хэвээр байгаа. Ягаад гэвэл камерыг ашиглаж байгаа учраас. Гэхдээ өмнө бол бүр жижиг тэрнийхээ ашигладаг байсан учраас энэ удаа их тэр RAV4 маш том дэвшлийг хийж чадсан. За моторын хувьд болохоор нэг үндсэн бидний байн яригдсан нэг 2AC, 2AR гэдэг хөдөлгөөр маань дахиж бүрэн шинжилгээдээ дараачийн загвараа гаргаж чадсан. A25A гэсэн сэртэй болсон. Ингэснээр ямар онцлогтой вэ гэхээр 4 цилиндртэй бол хэвээр 2500 мотор 4 цилиндртэй хэвээрээ байгаачсан багхан өөрчлөлтүүдийг бол хийж өгсөн байдаг. Тэр нь ямар учиртай вэ гэхээр за нэгт шатууны ингэж одоо ингээ гулсаад явж байгаа зай байгаа шүү дээ. Буцаад ирж ингэж тесэрдэг. Тэр зай нь илүү уртассан. Уртаснараа компресс нь илүү сайжирсан. Мөн клапангийн одоо ийм клапан чи ийм хэлбэртэй байгаа шүү дээ. Хоёр талаасаа орж ирж байгаа. Клапаны хэлбэр нь жоохон өргөсж өгсөн учраас орж ирж байгаа агаар нь бүр ингэж эргэлдэж орж ирдэг. Тэгснээрээ тэр агаарыг тесэрснээр илүү үр дүнтэй ажилтдаг болсон гэсэн үг. Нэг ёсондоо өмнөх мотортойгоо адилхан моторын эргэлтэн дээр илүү бага хүч гаргана, илүү бага иддэг болж илүү сайжирсан гэсэн үг. Тэгээд нэмэлт бас нэг сайжирсан гол зүйл нь гэх юм бол бидний мэд хөдөлгөөрүүд ихэнх нь нэг бол шууд цацалттай, нэг бол нөгөө клапангасаа ирж цацдсан шүү дээ. Тийм байдаг бол энэних хоёр мультипорт инжекшн буюу давхар форсунктай болсон. Нэг нь шууд нөгөө цилиндр рүүгээ шахаж өгч идэг, нөгөөх нь нөгөө клапангийнхаа дээрээс цацаж өгч идэг бензиний. Шууд цацалтай моторуудын клапан ингээ амархан бохирчдаг байсан бол энэ хоёр дахь тэр гаднах цацалт нь клапангаа угаах маягтайгаар ажилтдаг бензинээ цацаж. Тэгэхээр нэг осондоо энэ мотор маань ямар ч бохирдол маш бага ялгаруулна. Бараг та бохирдохгүй маш бага идэн тэгсэн мөртлөө хүчин ч гэсэн ихсэн, мушиг хүчин ч гэсэн сайжирсан. Нэг осондоо маш дэвшилтэд хөдөлгөөр болж чадсан учраас Camry дээрэж тавьж байгаа, Crown дээрэж тавьж байгаа бүх сүүлийн машинууд энэ мотороор дагнаж байгаа. За салонынхаас өмнө аромага ишээ галс зүгчи тансаг машинд тансаг үнэр хийгээд байгаа шүү дээ. За салоны хувьд бол ер нь ороод суудсан байхад бол их хөвтэйхэн. Суудал ялангуяа энэ бөөнөөс дэмжигч нь бол их хөвтэйхэн болсон байлээ.
өрүүл бол их хэвтэйхэн барихад харьцахад бол их хэвтэйхэн загвартай. Тэгээ салооны гол энэ үндсэн ашигласан энэ үндсэн арьсан материалууд бол их чанартай байжтай. Бас их зөөлхөн, нэг тийм хагарч хугараад гандаад байхааргүй чанартай байдлаар хийгдсэн. Яг ганц их нэг хэсэгт нэг тийм хунцар пяур бол орсон. Гэтэ тэр бол яг зүгээр энэ чи RAV4 учраас бид нар бас тийм амар их юм хүсэж болохгүй. За энд бол ингээд нэлийн хэвтэйхэн зөөлөн материал ашигласан. Энэ тавхавч нь бас их хэвтэйхэн. Хамгийн гол нь энэ гол кондишны удирдлагууд бүгд гоё товчлууртай. Тэгээ парны температур нь ингэж иргэдэг учраас ер нь энэ пар тохируулахтай харьцахад их амархан. Сүүлийн хамаг машинууд нөгөө дижитал болсон, товчтой болсон болохоор тэр надад ерөөс таалагддаггүй. Эднэртэй харьцахад бол ер нь их амар хэвтэйхэн байдаг. Тэг хүрхэж гисэн юм дарагдж байгаа нь ч гэсэн их тэгээ чүү болсон байна. За тэгээ бусад опшн гэх юм бол traction control-ийн товч, суудлах халаах хөрөх товчлуур, мэдээж энэ бүх төрлийн горимууд бол орж ирсэн. Шавар илсний хад чулууны болон спорт горим, энгийн горим. Спорт горим дөрөв тахын бол хаазан жоохон мэдрэг болгоод өрүүл жоохон чангардаг. За энэ чинь full timeтай учраас 4 дугуй хөтлөгчтэй гэж явж байгаа. Гэхдээ 4 дугуй эднэрийн 4 дугуй хөтлөгч бол нэг тийм экстрем нөхцөлд аваачаад дээш уудлах хад руу өгсөөл шавар шавхаанд урж тастаад байдаг тийм зөрүүлэлттэй бол байдаг шүү. Та бүгд тэрэн дээр ер нь анхаарах хэрэгтэй. Том жип нэг шиг биш. Зүгээр яг юм нэг цасмаас хаялцсан, бороо шороо орж явах үе жоохон гулгаан, гялан үүсцэн тохиолдолд маш сайн ажилдаг болохоос биш хэдий энэ опшнууд байлгээд чихтэйхэн амар оффроуд мангас бол болсон гэсэн үг бол биш. Тэгэхээр тэрийг санаж явахд бол буруутгах байна. Бусдаар бол салон маш хэвтэйхэн загвар дизайны хувьд ч гэсэн хийцэл дүрс бол сайтай, нүдэнд их хэвтэйхэн дулаахан юм дулаан мэдрэмжийг бол төрүүлэхээр. За хамгийн гол нэг хэсэг нь энэ хоёр бүхэлдээ унцар пяурын голын хэсэг. Тэгээ энэ төмөр бас их амархан зурагтч галзарч гадаг дараа нь ингээ муухай харагдаад. Энэ төмөр өвшөлтэй зүгээр энэ цагаан өнгөтэй энэ пяур материал. Хэмжлэн жоохон юм үйл юмнууд бол байгаа. Энд хоёр аягны суурьтай. Мөн энэ уруутгах үед дардаг энэ товчлуурт юу опшн бас байна. Цасны горим бол бас байгаа. Гэх мэтчлэн салон бол маш энгийн бөгөөд цэвэрхэн талтай. За хойноороо дээрээ суудсан байхад хойтлын суудал нь яг л бүйдэн шиг. Уртлынхаа суудлаас хүртэл хамаагүй зөөлөн байна. Салооны ашигласан материалууд дээр бол угаасаа нэг яриадах юм байхгүй. Энэ хэвдэл нэг жоохон юм хувцруудыг ашигласан болохоос биш. Бусдаар энэ шар оруулгууд нь бүгд маш сайн чанарын арьсыг ашигласан. Тэгэхээр нэг урагдаж халцраад дуу ороод ахааргүй. Мэдээж камерын платформ болсон учраас дотор ороо суудсан байхад зайны үед бол хамаагүй том урагшаа тулсан юм байхгүй. Дээшээ таа зураг гайгүй ер нь зайтай. Хойшоогоо үлээсэн кондишн болон парны энэ хавхлагуудтай хоёр шиг USB оролттой гэх мэтчлэн нэг юм байна. За багажны зай бол та бүгдийн харж байгаачлан одоо ингээд платформ сольсны ачинд миний хажуу дахиад нэг хүн ингээд бүр завлаа суучих бол бүрэн боломжтой харагдчих. Тэгэхээр нэг осондоо хамаагүй маш том болсон гэсэн үг. За энд нэг 12 вольтын оролт байгаа. Энд дээр гэрэлтүүлэхтэй энд дээр нэг жижиг юм хийчихээр сахистай. За өөр их юм бол хэрэг хүсэх юм бол энэ товчнуудаа юмнуудаа татаад сандлуудаа урагшаа унгаажгаад бүр өшөө хүнд том нүсэр ихтэй ууртай ачаануудаа асуудалгүй ачиж болно. Тэгэхээр багажны хувьд бол хангалттай томсон гэсэн. Үеүүдийн бүх RAV4 ямар өчтэй байсан бэ гэхээр дандаа нөгөө нэг Toyota хамгийн жижиг машин буюу 1500-аас 2000 хүртэлх мотортой компакт машинуудынхаа суурин дээр RAV4 босгодог байсан. Компакт буюу одоо миний хэлэх гээд байгаа Allion, Premio, Corolla, Cruze гэх мэт машиныхаа суурийг ашиглаад тэрэн дээр шууд RAV4 өгсөрчдөг байсан. Харин бусад нөгөө ах нар нь болохоор арай өөр камерын суурин дээр босдог байсан учраас RAV4 маань бүхэл талаараа нөгөөдөлгийн хэмжээнд хүрч чадахгүй гологддог байсан. Загвараараач тэр дотор зай болон туулах чадвар 5 тухаараач тэр. Харин шинжлэгдсэн 5 дугаарын RAV4 маань болохоор шүү дээ 70 камерын платформ дээр шууд ашиглаж хийгдсэн учраас өмнөх бүх загваруудаасаа явдлын хувьд 5 дугуйн хувьд зайны хувьд хамаагүй өөр болж чадсан. Гэхдээ бас нэг хідэн дутагдaltaй талууд байгаа. Нөгөө ах нартайгаа харьцуулахад шүү дээ Highlander RX гэх мэт. Яг ингээд унаа явж явах үед энэ моторын дуу салонд нэлээд хүчтэй орж ирдэг. Тэгэхээр энэ мотороос наашаа ирж байгаа салон энэ хоёрын завсрын битүүнж жоохон муу гэсэн үг. Тэгээд хоёр талын энэ хаалганы завсраа жоохон салхисхийг янзтай. Ер нь дөнгөж нэг 80 маягтай явж байгаа. Тэгээд ер нь энэ замын чимээ жоохон мэдрээд байгаа. Тэгэхээр нэг талаараа юу гэсэн үг вэ? Битүүмжний тал дээр арай бага гэсэн үг. Ялангуяа RX юм уу Highlander-тай харьцуулахад. Тийм ч учраас тэр тал дээрээ жоохон дутаад байгаа. Бусдаараа бол мэдээж платформ солигдно гэдэг бол RAV4-ийн хувьд маш том шинжилгээ хийгээд урагшилж чадсан гэсэн үг.
Суудал нь бол нэлээд тухтай. Бариа явж байхад бол цонхон цэлгэр. Хоёр талын толь нь бол нэлээд томссон байлээ. Өнгөрөх загваруудад бодох. Тэгэхээр нэлээд эвтэйхэн болсон гэсэн үг толиндоо харахад. Шулуундаа бол 100 км/цаг хурдтай барьж яхад моторын эргэлт нь бол 6 шатал дараатай учраас 2 хүрэхгүй 1800 1700 орчим дээр барьж чадчих. Тэгэхээр ерөөдөө шулуундаа бол маш бага эднэ. Энэ бол бензин хувилбар шүү. Бензин нь бол 6 шаталт автомат, уламжлалт 6 шаталт хороптой байдаг. Тэгэхээр нэг шулуун замын бензин зарцуулалт нь нэг 100-аас 120 та барь явахад нэг за 7-оос 8 литр орчим. Харин хот дотор бол одоо харуулж байгаагаар 14.5 литр гэж зааж байна. Хайбридийн хувьд бол энэс илүү бүр бага гэдэг. Хэдий Camry-гийн платформ тавьсан нь бол RAV4 яг өөрийнх нь хувьд маш сайн дэвшил болж чадсан ч гэсэн Camry-гийн платформ бол урд амарчны дээд гаргүй платформ гэдгийг та бүгд бол маш сайн мэдж байгаа. Би бол залхтал нь ярьсан. Тэгэхээр нөгөө дунд гарын Jeep-үүд Camry-гийн платформ дээр тавигдаад ирэхээр жоохон тийм тэнцвэр муутай болоод ирдэг. Ялангуяа тийм эргэлт мэргэлтэн дээр ч юм уу те огцом дарах үед иймэрдүү тохиолдолд нэлээд жоохон савлгаа ихтэй болчдөг. Жижиг тэргийг бодвол тэр нь жоохон нэг сул тал. Гэхдээ RAV4 бол өөрийнхөө хэмжээнд маш сайн хамаагүй илүү болж чадсан. Энэ 5 дугаар байх. Тэгэхээр RAV4 маань 5 дугаар үе дээр маш том гол шинжилүүлтийг бол хийж чадсан. Түүний мотор шинжлэгдсэн, түүний платформ шинжлэгдсэн, түүний кузов шинжлэгдсэн, хамгийн гол нь түүний дизайн хаана ч хэний ч хажууд гологдохооргүй болж тийм хурц, тийм эрч хүчтэй өнгө төрхтэй болж чадсан. Тэгэхээр тань магадгүй RX хэтэрхий гангадаж болно, Highlander хэтэрхий том санагдчих болно. Харин энэ тохиолдолд RAV4 гэдэг вариант бол одоо хизээч гологдохооргүй болсон. Энэ удаагийн дугаарыг үзэн сонирхсан та бүддээ баярлалаа. Ямар машин үзэх хүрч байгаа комент секшнд бичиж үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Энэ удаагийн дугаарт RAV4 байлаа. Дараагийн дугаараар ямар машин үзэх хүрч байгааг хүсэж байгаа комент бичиж. Ах нартайгаа утгаараа зэрэгцэж орж чадсан гэсэн. Энэ удаагийн превью маань бол шиба. Тэгээд бүтээгдэхүүн учраас та түнд хэзээ ширэлцэх шаардлага байхгүй. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Шахах нэг үг хэлчихэж байгаа юм шиг дуусчихлаа. Байж.